За та өнөөдөр жиг surprise байна. Нэг мундаг үнтэй гой чухал үнтэй танилцуулаа. Та нар таньдаг юм байгаа. За. Тара. За сайн уу? За. За ингээд манай блогт орж байгаа баярлаа. За хаваад тавтаа морил. Баярлалаа. За өөрөө чинь ингээд бас мэдгүй хүмүүс бас байж магадгүй учраас ихэнх нь мэдгүй байх л да тий. Гэтэ өөрийгөө ямар ч адвайсаар танилцуулж тий. За тэгээ хаанаас ирсэн бэлээ гэдэг. За намайг Ахтал гэдэг. Би Туул тойргийн гишүүн. Одоо сүмийн гишүүн болоод ер нь 10 гаруй жил болж юм. Жоохон бүх тахасаа ихээс сүмийн гишүүн гэсэн. Тэгээд одоо Хавайд сурахаар ирээд 3-4 хоног жинаа. Хаваад ирсэн анхны сэтгэл. Анхны сэтгэл бүр төсөөлжсэнаас үнэхээр гоё газар байт юм байна. Бүр яг нэг юм амралтын газар байгаа юм шиг л мэдрэмжтэй чинь одоо хичээл эхлэегүй. 10 минут ахаад бич рүү явчтай. Юу гэсэн үг юм бэ? Дараа заралтай дадаа иргэдээ номхон дадаа иргэдээ тий. За одоо юу өрөөндөө хэдүүд амьдарч байна? Дотор энд орсон байгаа тий. Өрөөндөө болохоор би хоёулаа амьдарч байгаа. Австрали нэг охинтой хамтдаа амьдарч байгаа. Амар хөрх охин. За Австрали охин. За одоо тэгээ юугаар сурах гэж байна? Би одоо яг миний ивэнтээс аягүй олон гаргалгаанууд гаргаж авч байна. Ямар ч гэсэн би communication гэж сонгосон байсан ч гэсэн бараг өөрчлөх юм шиг байна. Одоо яг боловсруулах төвшөндөө явж байна. За ямарсан судлаад байна, бодчих дээ тий. Арай шидэг байна тий. За дүүнэртэй хандаж гоё зөвлөгөө өгье хоёлаа. Англи хэл сурсан ганц нууцаас уулзчих. Ганц юм нууц наа гэж. За би өөрөө нэг кино үзэх дуртай болохоор Netflix-ээр үзсэн. Netflix-ээр үзсэн. Тэгээд YouTube, англи YouTube руу аягуулсаа үзсэн. За кино сайн үзэх нэстэй англи хэлтэй тий. За дараагийн нэг арга асуулт юу вэ? Хамгийн сүүлийн асуулт. Ирээдүйд ирж байгаа ер нь Америкт ингээд сургууль сурч байгаа, коллеж сурч байгаа дүнстэй хандаад за та нар нэг ингээд бэлтжээсээ ингүүд их зүгээр санагдсан шүү гэсэн тийм нэг зөвлөгөө авах тий. Алдаа оноод зөндөл юм байсан байх. Тийм зөвлөгөө. За ер нь хилээ сурахтаа илүүсэн фокуслах юм бол бид нар нөгөө цаг алдахгүйгээр үргэлжлүүлээд илүү өндөр түвшний юмнууд цааш сураад явах боломжтой юм шиг байна гэж би одоо харж байна. За ямар ч байсан маш их баярлалаа. Тэгээд хичээл сурлагад өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд хаваад тавтаа морил. За баярлалаа. За бай.